Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу бүх шатны шүүгч, авилгалтай тэмцэх газрын удирдлага, улсын ерөнхий прокурор болон орлогчийг нь чөлөөлдөг, огцруулдаг байх хуулийн төслийг улсын хурлаар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулж, ерөнхийлөгч асан элбэгд орж мэдээлэл хийлээ. Тэр хууль шүүхийн байгууллагын тухай хууль оруулж байгаа нь Баттулга бол бараг тал хувийнхаа зорилгод хүрсэн шүү дээ. Тэр хууль шүүхийн байгууллагын хүмүүсийн зүрхэнд айд суулгаж байгаа байхгүй. Дуртай өдрөө би хууль оруулаад тэгээд та нарыг одоо татнаа. Дургүй байгаа шүүгчтэй хөөж явуулна, өөрийнхөө хүнийг томилноо л гэж. Мөн тэрээр манай ерөнхийлөгч бидэнд ээлжид урилга явууллаа гэж харж байна. Монголд ерөнхийлөгч ямар ажил хийж болохгүй вэ гэдгийн тод жишээ нь Баттулга энэ урилгыг аваад энэ урилгад үгүй гэж хэлэхээр ирсэн гэдгээ онцоллоо. Би хувьдаа боддгийн Монгол улс шүүхгүй байснаас Монгол улсыг нь хууль зүйн сайдгүй байсан дээр юм байна. Монгол улс өнөөдөр шүүхгүй байснаас ерөнхийлөгч хүү байсан баг дээр шүү дээ. Тэгэхээр өнөөдөр хууль шүүхийн байгууллагыг хамгаалах нам алга байна. Тийм үйлдвэрчин алга байна. Тийм ам алга байна, хэвлэл алга байна. Ерөнхийлөгч асан элбэгд орж үндэсний аюулгүй байдлын зөвлөл, үндэсний аюултай зөвлөл болж хувирлаа. Шударга ёс хуулийн засаглалыг сонгож хэрэгжүүлж болохгүй. Монголын хууль шүүхийн байгууллагын нэр хүнд 16% байсан бол 64% болж өссөн үе байдаг. Хууль шүүхтэй шударга ёс тогтоохоор ажиллаж яваа хүмүүсээ Монголын төр хамгаалах ёстой гэж би хэлж байсан. Яг өнөөдрийнх шиг үйл явдал болно гэдгийг би сануулж байсан гэж хэвлэлийн хурлын үеэр мэдгдлээ.